Сайн бацхан хүмүүстээ та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. Дизайн технологи 7 дугаар ангийн бүлэг боловсруулах технологи гэсэн бүлэг сэдвээр гар шүлжмэлийн төрөл ангилал, дэгээд зүгээр шүлжих технологи, дэгээд зүгээр тойрог шүлжих аргаар, жижиг эдэл шүлжих, дадлага ажил, жижиг эдэл шүлжих чимэглэх гэсэн хичээлүүдийг хэллээ. Өнөөдрийн маань хичээлийн сэдэв гар шүлжмэлийн төрөл ангилал. Хичээлийн маань агуулга зорилго, аюулгүй ажиллагааны дүрм, шүлжмэлийн тухай, дэгээд зүү, утас, сорилын тест, даалгавар гэсэн хэсгүүдээс бүтнэ. Өнөөдрийн хичээлийн маань зорилго гар шүлжмэлийн төрөл ангилал суралцсан анхны санаа гарган бүтээл их үйл явцад батлахших. Хичээлийн маань зорилт шүлжмэлийн төрөл ангиллыг мэдэх, дэгээд зүүний аюулгүй ажиллагааны дүрмтэй танилцах, дэгээд зүүгээр анхны санаа гаргах, бүтээл хийх арга зүйд суралцах, шүлжмэлийн схем тэмдэглэлийг судлах, төрлүүдийг ялгаж танин мэдэх. Альва хичээлийг явуулахдаа хамгийн түрүүнд аюулгүй ажиллагааны дүрмээр баримталж байна. Дэгээд зүг амандаа хийж болохгүй, зориултын саунд хийж хадгалаарай. Шүлжмэлийн утсыг гараар тасаж болохгүй, хайчаар таслаарай. Хайчийг бусдад дамжуулахдаа бариулаар нүгээрөв. Хайчны амыг ангаалгаж тавьж болохгүй. Аюулгүй ажиллагааны дүрмийг чангад дагаж өөрийгөө болон бусдыг гэмтээхээс хамгаалаарай гэдэг. Шүлжмэл гэж юу вэ? Утсыг гогцоо өвсөн өөр хооронд хэрж холбосон эдлийг шүлжмэл гэнэ. Шүлжмэл эдлийг машины шүлжмэл, гар шүлжмэл гэж хоёр ангилдаг. Машины шүлжмэл нь битүү шүлжсэн эдлэл, задгай шүлжсэн эдлэл гэж ангилагддаг байна. Гар шүлжмэл нь болохоор мөн дэгээд зүүний шүлжмэл, хос зүүний шүлжмэл гэж хоёр ангиж үздэг. Шүлжмэлийн багц хэрэгслэлд нь хос зүү, дэгээд зүү ордог. Хүүхдүүдээ аль 6 шүлжмэлээр шүлжсэн эдлэл байна. 6 ажиглаарай. Зураг 1, зураг 3, зураг 4, зураг 6 шүлжмэлээр шүлжсэн эдлэл байна. Зураг 2, зураг 5 нь болохоор нэхмэл материалаар хийсэн эдлэл байна. Зураг 6 нь болохоор дэгээд зүгээр шүлжсэн эдлэл байна. Зураг 3 нь болохоор машинаар шүлжсэн эдлэл байна. Зураг 1, зураг 4 нь болохоор хос зүүний шүлжмэлээр хийсэн эдлэл байна. Дэгээд зүүний шүлжмэл гэж юу вэ? Дэгээд зүүний шүлжмэл гэдэг нь үзүүртэй дэгээтэй тусгай зүгээр утсыг янз бүрийн аргаар гоцоолтон төрөл бүрийнхээ үүсгэн шүлжиж эдлэл хийдэг гар урлалын нэгэн төрөл юм. Дэгээд зүүний багц хэрэгсэл. Дэгээд зүүний үндсэн багц нь дэгээд зүү юм. Харин бусад багц хэрэгсэлд нь утас хайшлах хайч, хэмжих метр, хуруувч, бүрдэл хэсгүүдийг нэгтгэж оёх, бүдүүн, гар зүү хамаардаг. Дэгээд зүүний бүтэц. Дэгээд зүүн толгой буюу дэгээ, хүзүү, нуруу, бариул гэсэн хэсгүүдээс бүтнэ. Бүгдээрээ зургаас хажуудаад хараарай гэдэг. Дэгээд зүг зүүний толгой хэсгийн диаметр буюу бүдүүн нарийнаас нь хамааруулж 0.8-аас 6 мм хүртэл дугаарладаг. Жишээлбэл толгойн хэсгийн диаметр нь 3 мм бол 3 номерын зүг болно. Металлаар хийсэн 1 номерын зүг хөвөн торгон, нарийн утсаар гоёмсог чанин зүйлс шүлжихэд хэрэглэнэ. Эдлэл шүлжихдээ дэгээд зүг сонгохдоо түүний толгой хэсгийн хэлбэр ямар байгааг анхаарах хэрэгтэй. Дэгээд зүүний толгой хэсэг нь хэтэрхий хуурц үзүүртэй байвал шүлжих үед зүүн гарын долоор хурав хатгаж гэмтэх аюултай ба харин хэтэрхий мүлгэр мохоо толгойтой зүгээр шүлжихэд бага зэрэг хүндрэлтэй байдаг шүү гэдэг. Утасны төрлүүд. Дэгээд зүүний шүлжмэл байгалийн болон химийн чирэгдлээс бүтсэн төрөл бүрийн утаснуудыг хэрэглэдэг. Хөвөн утас нь
дэгээ зүүнний шүлжмэлийн хамгийн тохиромжтой утас бөгөөд төрөл бүрийн ихээ үүсгэн утас авахын хэрэглээний зүйлсийг шүлжнэ. Олсон утас нь маш бартуух боловч хүн утаснаас арай хатуу даргаар байдаг. Энэ утас нь ихэвчлэн байгалийн өнгөтэй буюу саарал, бор, шаргал өнгөтэй байдаг. Олон утасаар шүлжсэн идэл нь хэлбэрээ сайн хадгалдаг. Сунал дагшилт багтаа сайн талтай боловч даргаар хатуу болдог. Ноосон утас нь болохоор байгалийн гарагтаа ноосон утас нь дулаан болон хэлбэрээ сайн хадгалдаг шин чанартай учраас дулаан утас мадгаа биелгээ шүлжихэд тохиромжтой. За утсан дээрх таних тэмдэглээ. За тэр хаалтан дагаа тэмдэглээг хараарай автууд. За 3.5-аас 4 гэсэн байна. Энэ нь болохоор 3.5-аас 4 номерын зүгөөр шүлжнэ гэсэн үг. За дараагийн зургийг ажиглаарай. Тэр нь 22-оос 23, тэгээд дөрвжин дотор 10 гэсэн байгаа. За тэр нь болохоор 22-оос 23 шүлжээ хийхэд 10 см болно гэсэн үг. За тэр хаалтан дагаа юу? 50 г утас нь 100 м урттай болно гэсэн үг. За энэ зурган дээр байгаа тэмдэглээг хараарай. Угаах, цэвэрлэх, эндүүдэх тэмдэглээнүүд байгаа. За эхний хоёр зураг нь болохоор будаг гардгуу 40-60 градусын усанд угааж болно гэсэн үг. За гурав дахь зураг нь болохоор мушгиж болохгүй. Дөрөвт нь болохоор угаалгын машин нийт сэгсрэгч нь сэгсрүүлж болохгүй гэсэн үг. За тав дахь нь болохоор дэлгэж хатаана. За 6 дахь зураг нь болохоор эндүүний зурган дээр 2 цэг байгаа. Энэ нь болохоор 150 градусын халуунтай эндүүгээр эндүүдэж болно гэсэн. За 6 дахь нь болохоор өлгөж тавьж болохгүй. 7 дахь нь болохоор угаалгын машинаар угааж болохгүй. За хамгийн сүүлийн тэмдэглэл нь болохоор энгийн ус мулаар цэвэрлэн хийм цэвэрлэгэнд өгч болно гэсэн тэмдэглэлүүд байна. За адилхан эдлийг шүлжихдээ энэ тэмдэглэлүүдийг утсан дээрх энэ тэмдэглэлүүдийг сайтар анхаараарай. За энэ сорил тестээр өөрсдийгөө өнөөдрийнхөө үзсэн хичээлүүдийг баталгаж аваарай. За гэрийн даалгавар. Сурах бичгийн 60 дугаар хуудасны шүлжмэл хуучин утас дахин бол ашиглах аргыг уншиж судлаарай. Анхаарал хандуулсанд баярлалаа та бүхэндээ. Сайн мэцхан нөхдүүдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За бид нар өмнөх хичээлээр гар шүлжмэлийн төрөл ангиллалын тухай үзсэн. Өнөөдрийн хичээлээр дэгээ зүгөөр шүлжих технологи аргатай танилцнаа. За хичээлийн маань агуулга, зорилго, зорилт, аюулгүй ажиллагааны дүрм, дэгээ зүүнний схем унших, дэгээ зүүнний нэр, схем тэмдэглээ, анхны хугацаа, хонин холбоо, давхарлах игнээ үүсгэх. За сорил тест, гэрийн даалгавар гэсэн бүтцтэй явах нэ. За өнөөдрийн хичээлийн маань зорилго дэгээ зүгээр шүлжих шүлжмэлийн төрөл, ангиллал суралцах, өөрсдийн бүтээл хийх чадвар эзэмших. Хичээлийн маань зорилт дэгээ зүүнний шүлжмэлийн төрөл ангиллуудыг мэдэх, дэгээ зүүнний шүлжмэлийн арга зүйг сурах, дэгээ зүүнний шүлжмэлээр өөрсдийн бүтээлийг урлах. За хичээл болгон дээр баримталдаг аюулгүй ажиллагааны дүрм. Дэгээ зүг амдаа хийж болохгүй, зориултын савнд хийж хадгалаарай. Шүлжмэлийн утсыг гараар тасалж болохгүй, хайчаар таслаарай. Хайчийг бусдад дамжуулахдаа бариулаар нь өгөөрэй. Хайчны амыг ангаалгаж тавьж болохгүй. Аюулгүй ажиллагааны дүрмийг дагаж өөрийгөө болон бусдыг гэмтээхээс хамгаалаарай хүүхдүүдээ. Дэгээ зүгэр тойргоор, шулуунаар гэсэн хоёр янзаар шүлждэг ба хэлбэр гаргахын тулд гогцоод нэмж ба хасаж болдог. Тойргоор шүлжих. Дугуй болон бөмбөрцөг, цилиндр хэлбэртэй зүйлүүдийг тойргоор шүлждэг. Схем зургийг голоос нь эхэлж уншаад, голоос нь эхэлж шүлжиж тойргоор шүлжнэ. Шулуунаар шүлжихтэй.
Дөрвөлжин, гурвалжин гэх мэт шулуун талуудтай хавтгай зүйлийг шулуунаар шүлждэг. Схемээ доороос нь эхэлж уншаад доороос нь эхэлж шүлжнэ. За дэгээ зүүнний нэр схем тэмдэглээ. За энэ нь болохоор үндсэн гогцоо буюу анхны гогцоо үүсгэж байна. За энэ нь болохоор дэгээ зүүнний маань хонин холбоо. Уцаа зүүн дээрээ тохоод гогцоон дундуур татаж гаргаж ирнэ. Тэмдэглээг нь дуугаар тэмдэглэнэ. За давхарлах игнэ. Давхарлах игнээг бид нар нэмэх буюу x тэмдгээр тэмдэглэдэг. За хагас давхарлах игнээг үүсгэх. За тэмдэглээ нь болохоор т үсэх шиг тэмдэглэх нь байна. За дараачийн схем тэмдэглээ нь болохоор зүг нэг ороосон баг нь носгох. За өмнөх юм дээр т үсэх шиг хэлбэр дээрээ нэг зураас нэмчих нь байна. Энэ нь болохоор зүг нэг ороосон баг нь носгох схем тэмдэглээ нь байна. За дараачийн тэмдэглээ нь болохоор зүг 2 ороосон баг нь носгох. За дунд дахь зураас маань 2 болж эхлэх нэ. Мөн зүг 3 ороосон баг нь носвол зураас маань 3 болоод 4 ороовол 4 болоод мэд нэмэгдээд явах нэ. За 2 давхарлах игнээг 1 болгох. Энэ нь бол шүлжмэлийг хасахад хэрэглэгддэг тэмдэглээ байна. За бүгдээр анхны гогцоогоо үүсгэх аргатай танилцъя. За дэгээ зүүнний шүлжмэлээр шүлжиж сурахын тулд ажлын утаснуудын төсөглийг 100 гарын тхий 3-аар хавчуулж барина. За уцаа хавчуулж барих нь. За дэгээд зүг өөрийн зүг артаа барина. За дэгээнээсээ хойш 5 см-ийн зайтай баруун бол баруун гартаа, солгоо бол зүүн гартаа зүгээ барих нэ. За анхны гогцоо үүсгэх арга. Долоовор хуруунд дээр тогсон утсан доогуур зүүнний дэгээг оруулна. Зүүнээс баруун тийш үүссэн гогцоо үүсгэн эргүүлнэ. За гогцоогоо үүсгэн гэж эргүүлээд гогцоо үүсгэх. За дараа дэгээний үзүүрээр долоовор хуруун дээрээ тохирдсон утсыг үүссэн гогцоон дундуур дэгээд нь татаж гаргаж ирнэ. За зургаасаа ажиглаад хараарай гэдэг. Үүссэн замлаг чангалан утаснуудын үзүүрийг барьж байх хэрэгтэй. Хонин холбоо гогцоо шүлжих арга. Долоовор хуран дээр тогсон бөмбөлөн утсыг дэгээ зүүнний дэгээгээр дэгээдэн авнаа. Дэгээ зүүнний дэгээд авна. Зураг ажиглаараа нэгний зураг ажиглаасаа ажиглаж хараарай. За хоёр дахь зурган дээр дэгээгдсэн гогцоог анхны гогцоон дундуур татан гаргаж шинэ гогцоо үүсгэнэ. Энэ үйлдэлийг давтан хонин холбоо гогцоонуудыг шүлжнэ. За зургаасаа ажиглаад хараарай гэдэг. Хонин холбоо маань дэгээ зүүнний шүлжмэлийн анхны гогцоонууд байна. За давхарлах игнээ үүсгэх арга. Давхарлах игнээг бид нар x буюу нэмэх тэмдгээр тэмдэглэнэ. За зураг ажиглаад давхарлах игнээг шүлжиж эхлэх бүртээ нэг хонин холбоо гогцоог шүлжинэ. Игнэний ихэнд шүлжсэн хонин холбоог алгасан дараагийн хонин холбоо гогцоорууд дэгээ зүүнний дэгээг шургуулan долоовор хуруун дээр тогсон бөмбөлөгтэй утсыг гоцоолон шинэ гогцоо үүсгэн шүлжинэ. Зүүнд 2 гогцоо бий болно. За зураг ажиглаарай.
1, 2 зураг ажиглаад за 7 хууран дээр тогсон бөмбөлөгтэй утсыг зүүнд үүсгэсэн 2 говцоог хоёулынх нь дундуур говцоод нь татаж гаргаж дээрх үйлдэлийг давтан гүйцэтгэж давхарлах хигнээг шүлжнэ. За анхаарах зүйл. Анх шүлжиж сурч байхад таны шүлжсэн холбооснууд жигд биш хэтэрхий чанга татагдсан зэрэг дутагдлууд байж болно. Хамгийн гол нь дэгээ зүүн дээр буюу говцоо чөлөөтэй байх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. За сорил тестээр мэдлэгээ шалгаараа өгчээ. За гэрийн даалгавар. Давтаж сайн шүлжиж сураад номныхоо 63 дугаар хуудасны дасгал ажлыг гүйцэтгээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа. Сайн байцгаана хүүхдүүдээ. Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. За бид нар өмнөх хичээлээр гар шүлтэлтийн төрөл ангилал дэгээ зүгээр шүлжих технологитой танилцсан. За өнөөдрийн хичээлийн сэдэв дэгээ зүгээр тойрог шүлжих аргаа жижиг эдэлж шүлжиж сурна. За хичээлийн маань агуулга, зорилго, зорилт, аюулгүй ажиллагааны дүрм, анхаарах зүйл, тойргоор шүлжих арга техниктэй танилцах, схем унших, машин шүлжих технологитой танилцсан. Мөн сорил тест, гэрийн даалгавар гэсэн процесс нэ. Хичээлийн маань зорилго. Дэгээ зүүнний шүлжмтийн аргуудаар ургал хийх, өөр тохирсон бүтээлийн загваруудтай танилцах, сонголт хийх. Хичээлийн маань зорилт. Дэгээ зүүнний шүлжмтийн өөр тохирсон аргыг сонгож авах, бүтээл хийх, үеийн дэс дарааллаа сонгож тодорхойлох, бие дааж бүтээл хийх үйл явцтай суралцах, хийх. Хичээл болгоноор баримтдаг бидний аюулгүй ажиллагааны дүрм. Дэгээ зүг амандаа хийж болохгүй, зориултын саунд хийж хадгалаарай. Шүлжмэлийн утсыг гараар тасаж болохгүй, хайчаар таслана. Хайчийг бусдад дамжуулахдаа бариулаар нь өгөөрэй. Хайчны амыг ангаалгаж тавьж болохгүй. Аюулгүй ажиллагааны дүрмийг дагаж өөрийгөө болон бусдыг гэмтээхээс хамгаалаарай хүүхдүүдээ. Анхаарах зүйл. Дэгээ зүгээр шүлжихдээ диаметр утасны диаметраас 2 дахин байхаар сонгож авах зохимжтой. Хэрэв бүдүүн зүү нарийнхан утсаар шүлжвэл сэрэг торлог нэхээс харин нарийн зүү бүдүүн утсаар шүлжвэл нягт зузаан нэхээс үүснэ. Тойргоор шүлжих арга дугуй дүрс шүлжих. За 1-р игнэнд 4 хонин холбоо шүлжинэ. Сүүлийн хонин холбоо эхний хонин холбоотой холбож тойрог үүсгээрэй. За зураг ажиллаж байгаа бүгдээрээ тойргоо үүсгэж шүлжээрэй. За 3-4 зураг. За 2-р игнэнд 3 хонин холбоо шүлжинэ. Зүг нэг ороосон баг нь 13 удаа шүлжинэ. Төгсгөлийн багныг ихэнд шүлжсэн 3 дахь хонин холбоотой холбож тойрог үүсгэнэ. За 3-р игнэнд 3 хонин холбоо шүлжинэ. Өмнөх игнээ шүлжсэн баган бүрээс хос баган шүлжинэ. За хос баган шүлжихдээ зүг нэг ороосон баган босноо. Төгсгөлийн багныг ихэнд шүлжсэн 3 дахь хонин холбоотой холбож тойрог үүсгэнэ. За 4-р игнэ 3 хонин холбоо үүсгэнэ. Шүлжинэ. Өмнөх игнээ шүлжсэн хос багны дундаас 3 хос баган шүлжинэ. Мөн зүг нэг ороосон баган үүсгэнэ. Төгсгөлийн багныг ихэнд шүлжсэн 3 дахь хонин холбоотой холбож тойрог үүсгэнэ. За энэ маягаар тойргоо шүлжинэ.
За одоо бүгдээрээ схем тэмдэглэлийг харъя. За схем зургийг ажиглаад шүлжих дарааллыг уншиж тайлбарлаарай гэдэг. За энэ дунд нь 4 гэсэн тоо байхын дугуй дотор энэ нь ямар учиртай юм болоо? Схемээс ажиглаарай. За энэ дугуй дотор 4 гэсэн тоо нь болохоор 4 хоноо холбоо шүлжээрэй гэсэн. Энэ хоноо холбоог 4 хоноо холбоогоор тэмдэглэхгүйгээр дугуй дотор 4 гэсэн тоог тавьж болох юм байна. Мөн 5-аар шүлжүүл 5 гэх юм байна. 6-аар шүлжүүл 6 гэсэн тоог тавьж болох нэ. За энэ схемийг бүгдээрээ уншаад тайлбарлаад тэгээд шүлж үзээрэй. За хавтгай ба тойргоор шүлжих аргыг хослуулан машин хийцгээе. Өнөөдрийнхөө хичээлээр энэ машин шүлжих сурах нь хэлбэрхай юм байна. За машин шүлжих юм. За 22 ширхэг хоноо холбоо шүлжинэ. За жигд ийм хоноо холбоог ингээд шүлжээд авчихна. За хоноо холбоон дээрээ бүгдээрээ давхарлах игнэгээр 6 игнээ дээш нь шүлжих нь. 6 игнээ дээшээ шүлжих. За 7 дугаар игнэнд нь 6 давхарлах игнээ шүлжээд 9 хоноо холбоог шүлжинэ. За зургийг сайн ажиглаарай бүгдээ. 6 давхарлах игнээ шүлжиж байгаа 9 хоноо холбоог шүлжих нь. 6 7 дахь давхарлах игнэн дээр зөв 4 ороос нь бага нь носгож шүлжээд 9 хоноо холбоо шүлжнэ. За зургийг сайн ажиглаад бүгдээ шүлжээ. Зүг 4 ороос нь бага нь носгоход бид нар зүгээ 4 удаа ороох нь. Тэгээд 2 2-оор нь 1 болгоос дээш нь шүлжихэд энэ бага нь носч байна. За 9 хоноо холбоогоо давхарлах игнэгээр холбож өгнө. За 8 дугаар игнэгээ шүлжихдээ хоноо холбоон дээрээ давхарлах игнээ үүсгэж шүлжинэ. За давхарлах игнэгээр шүлжиж цааш нь шүлжих дуусгах юм байна. За энэ зургийг сайн ажиглаад байна. Давхарлах игнэгээр дуусгах нэ. За хамгийн сүүлийн гоцоон дээр ирээд шууд утсаа хайчлаад гоцоогоороо татаа гаргаад ирнэ. За одоо бүгдээрээ машиныхаа дугуйг шүлжих. Дугуйг тойргоор шүлжих аргаар шүлжинэ бүгдээрээ. Утсаараа цагираг үүсгээд зүг 1 ороосон багныг 12 удаа шүлжинэ. Мөн тойргоор шүлжихдээ 4 бага хоноо холбоо аваад тойргоор эхний гоцоогоо сүүлийн гоцоогоо холбоод зүг 1 ороосон багныг 12 удаа шүлжиж болно. За давхарлах игнэгээ шүлжиж дуусгаад машиныхаа их биен дээр гар зүгээр ойж тогтооно. За ингээд бидний шүлжсэн машин бэлэн боллоо. За зургаа сайн ажиглаад энэ бүтээлээ хийгээрэй гэдэг. За сорилт. За энэ сорилт тестээр өөрийнхөө мэдсэн мэдлэг өмнө үтсэн мэдлгүүдээ шалгаарай. За гэрийн даалгавар. Энэ схемийн дагуу энэ машиныг шүлжиж сураарай. Ингээд хичээлээ баталгаарай. Анхаарал хандуулсанд баярлалаа.